гаргаад студио сонгоод студиор реклама хийлгэсний дараа яг захирал нүчээд бол таалагдахгүй тийм гарч ирсэн. Төрөл бүрийн хүмүүст ингээд бүх хүмүүст хүрч чадсан. Улс урандаа ярина тийм. Тийм реклам байсан. Рекламч гэж одоо яг юм тизер тийм. За сайн мэцэн өнөөгийн Сансуу подкастын ээлжлэгийн шинэ дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаар их сонирхолтой яриа болох нэ. Юу гэхээр одоо креатив директор одоо бүтээш захирал гэх юм уу та энэ альбом тушаалыг хүмүүс нэг сайн мэддэг маркетинтайгаа хольж утгаад байдаг. Тэгэхээр энэ талаар бид нэр ярилцахаар Mind Plus компани креатив захирал Бэхидийг одоо энэ удаагийн дугаараар өрн авчирж оролцуулж байна. За сайн байна уу? Байна. Намайг оролцуулж аваад баярлалаа. Цаг гарга хүрэлцсэн их баярлалаа. Тэгэхээр бол хоёулаа эхлээд шууд ер нь таны карьераа яаж эхлүүлж ирсэн бэ? Яагаад энэ мэргэжлийг сонгох байсан бодлоор ярилцээ. Тэгэд үүний дараа маркетинг жоохон гоё задлаад энэ креатив директор гэдгийг бас ойлголтыг хүмүүс түгэнэ. За би ер нь яг одоо нэг сүүлийн 15 орчим жил маркетингийн салбарт ажиллаж байгаа. Яг зар сурталчилгааны агентлагуудад ажиллаад явж байгаа хүн байгаа. Яг хамгийн анх бол 2009 онд тухайн үеийн нэг залуучдын дунд залуу уран бүтээлчдийн дунд зохиожсэн нэг Tire Translate гэдэг уралдаан болж ирсэн. Тэнд зүгээр би өөрөө ийм тухайд нэг юм graphic design энэ төр сонирхдаг байж байгаа оролцоод тэгээд тэндээс зураач Үлзий Баатрах битүүрийн бүтээл шалгараад битүүр одоо Монгол Улсад төлөвлөж данд юм фестивал оролцсон. Тэр үеэс яг нөгөө өөрийгөө иймэрхүү төрлийн ажлыг мэргэжлийн хэмжээнд хийх боломжтой юм байна гэж ойлгосоо өөртөө арай ихтэй болоод гэх юм уу. Тэгээд энэ төрлийн ажлуудыг ер нь хийгээд явсан. Хамгийн анх бол тэгээд тухайн үеийн MCS Holding компани дотоод зар сурталчилгааны creative agency гэдэг нэртэй байсан. Тэр газар бол яг арт директороор ажилд ороод тэгэл тэрнээс хойш тусралтгүй яг энэ салбарт ажиллаж байна. Зүг. Энийг бас одоо ингэ нэлээд хэдэн гадагшаа олон одоо MBA энэ төр хамгаалсан гэж хаагур та мэргэжлэрээ сурч юу? Яг тэгээд тэрнээс хойш нь би 2009 оноос ер нь эхэлж ажилласнаас хойш эхлээд явж байгаад дундуур нь би нэг Унгарын засгийн газрын тэгэхээр Corvinus-ийн их сургууль гэдэг. Тэнд бол яг эдийн засгийн сургуульд MBA зэргийг хамгаалжсан 2019 онд. Тэгээд бас 2 жилийн өмнө би дахиад 2 дахь магистра Чивнингийн тэтгэл ангилалд Лондонгийн их сургуульд яг энэ маркетинг олон нийтийн харилцааны мэргэжлэр хамгаалсан. Зүг. Яг би нэг гой санагдаж байгаа нэг Чивнинг тэтгэлж бас хэцүү шүү дээ шалгуур өнтертэй. 5 тэтгэлэг тэгээд энд бас яваад ирсэн байна гэдэг. За одоо гол үндсэн асуудалд орё гэж боддог. Маркетинг гэхээр манай монголчууд маань ингээд сошиалор юм хийхтэй ингээд нэг бүүстлэх нэг баг зэрэг төрөгцөө ойлголттой байдаг. Та тэгэхээр энийг жоохон дэлгэрүүлээд дотроо олон төрлөөд юм энэ юм гэдэг нэг жоохон ойлголтыг бидэнд өгч зөв. За тэгээд маркетингийг монголчууд маань одоо яг юу гэж ойлгодгийг гадуур одоо түгээмэл ойлголт бас ингээд яг юу вэ гэдгийг бол би мэдэхгүй. Гэхдээ ингээд ер нь байгууллагуудын тавьж байгаа ажлын зарыг харж байхад гадуур байгаа маркетингийн менежерүүдийн хийдэг ажлыг харж байхад ажиглаж байхад ер нь манай төвшөнд бол одоогоор бол түгээмэл ойлголт нь бол нэг гоё постэр хийдэг, видео контент хийдэг. Энийг гоё сошиал медиа сувгуудаар цацдаг, эсвэл телевизээрээ өгдөг. Эсвэл бол өөр бүр нэг борлуулалтын чиглэлийн ажил хийдэг хүмүүсээ маркетингийн менежерүүд гэдэг нийтэд нь хамруулад нэрлэлцдэг. Яг нь маркетинг маань өөрөө бол ингээд олон улсад бол 100 гаруй жилийн түүхтэй юм шинжлэх ухаан бол хөгжөөд явж байгаа. Бизнесийн байгууллагын хувьд бол энэ чинь өөрөө яг л санхүү хүний нөөц хууль гэдэг шиг яг л маркетингийн функц гэж байдаг. Тэгээд энэ функцээр дамжуулж бизнесийн байгууллагууд юу гэдэг вэ гэхээр ямар бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байгаа. Тэр бүтээгдэхүүн үйлчилгээ нь юу байх юм гэдгээ тодорхойлдог. Араас нь тэр бүтээгдэхүүн үйлчилгээг яаж худалдах юм, борлуулах юм гэдэг энэ борлуулалтын сувгуудаа тодорхойлдог. Араас нь энэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд маань ямар үн өртгөөр хэрэглэгчтэй очих юм бэ гэдгийг тодорхойлдог санхүүгийнхаа шинжилгээтэй уялдаад явдаг. Тэгээд араас нь энэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ яаж хүмүүст хэрхэн сурталчлах юм бэ? Нэг гоё юм хийчээд өөрөө хав дараа суугаад байвал юу ч зарагдахгүй шүү дээ, тийм. Тэгэхээр энэ промошн буюу одоо энэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ яаж сурталчлах вэ гэдэг нь нийтэд нь ингээ хамруулж хэлэх юм бол одоо маркетингийн микс гэж ярьдаг, тийм. Энэ багцсан юм үйл ажиллагааны функц байгаа бизнесийн орчинд. Тэгээ манай дээр бол яг хуу Монголын нөхцөлд бол яг энэ хамгийн сүүлд хэлсэн яаж сурталчлах уу, яаж хүмүүс таниулах уу гэдэг энэ ажлыг бол манай компаниуд маань маш түгээмэл сайн хийж
гэж маш түгээмэл их идэвхтэй хийж байна гэж ойлгож байна сүүлийн жилүүдэд. Зөв зөв. За маш гоё дэлгэрэнгүй тайлбарлаа. Одоо тэгэхээр маркетингийн менежер гэдэг нэг албан тушаалын зар тавьчаад тэндээ аваад тэр хүнд одоо 10 ажил ингээд даалгаж идэх юм. Ер нь нийтлэг бас яг бүх компанид биш л дээ. Зарим компаниуд нэг тиймэрхүү болоод байна. Тэгэхээр хоёулаа одоо дотор нь нийт үзэж байгаа хүмүүстэй манай энэ подкастыг голцоогоо нөгөө co-founder, CEO-нууд үздэг байхгүй. Тэгээд хэрэгтэй болж магадгүй. Жохон тип болоодс маркетингийн одоо нэгж байлаа гэх те магадгүй маркетингийн газар байлаа гэдэг дотроо креатив директор нь яг юу хийдин те маркетингийн менежер гэдэг өндөр бүх юм оолоод байдгүй гэдгийг хоёлаа нэг яг таны үднэс таны одоо яг ажиллаж байгаа чиглэлээр жохон дэлгэрүүлж тайлбарлал. За ойлголоо. Яг нь маркетингийн менежер гэдэг эхнийх нь хэлсэн юм дээр яг тайлбарлахад маркетинг менежер гэсэн зар тавьчаад маш олон төрлийн юм хийх гэдэг чинь компаниуд тийм. Энэ бол яг нэг талаасаа бас буруудах харахгүй өөрөө Монголын л нөхцөл байдал юм байгаа. Бид нэр ингээл маш жижигхэн зах зээл дээр олуулаа янз бүрийн бизнес хийгээл оролдоод ингээ хөгжих гээд явж байгаа л жижигхэн юм залуухан арт түмэн биш үү тийм. Бизнесийн орчин бол бүр залуухан байна. Энэ тохиолдолд компаниуд ялтчихгүй нэг хүнээс олон төрлийн ур чадвар шаардах нь ингээд ялтчгүй л ингээл зах зээлийнх нь хэрэгцээ шаардлагатай юм байгаа. Тэгээд яг зүгээр нэг одоо залуухан одоо 22-т залуу компани нэгээд тэгээд яг л бизнес байдаг бүх юмыг удирдах зөвлөлөө байгуулад бүх ингээл хүний нөөц IT юу холбогдох функц болгон дээрээ менежерүүд авах салинжуулаад явах боломжгүй. Тэгэхээр ер нь бол ингээд хоршоод явдаг төсөл байдалтай тааруулаад явж байгаа гэсэн үг. За тэгээд яг сонгодог утгаараа маркетингийн менежерүүд юу хийх ёстой вэ гэхээр яг тухайн бизнесийнхаа стратегид уялдуулаад тавьсан зорилттой хүрэхийн тулд маркетингийн ямар стратеги гаргаж ямар аргачлалаар тэндээ хүрэх вэ гэдэг энэ юугаа холбогдсон ийм цогц юм үйл ажиллагааны нэг хэсэг байх хэрэгтэй. Түүнээс биш яг тухайн маркетингийн менежмент заавал одоо тийм бүтээлч ажил хийх халуугүй. Одоо креатив директор бол байх халуугүй. Түрүүн би хэлсэн нөгөө маркетингийг товчхон ингээд энгийнээр тайлбарлахад яг энэ тухайн бүтээгдэхүүн үйлчилгээнээс сурталчлах хэсэг гэдэг би хэлсэн шүү дээ. Промошн гэж ярьдаг. Энэ хэсэг дээр бол одоо жишээ нь миний ажиллаж байгаа Mind Plus компани бол яг ажилтдаг компани. Бид нэр одоо яг маркетингийн агентлаг гэдэггүй шалтгаан болохоор энэ чинь өөрөө зар сурталчилгааны агентлаг гэж нэрлэдэг шалтгаан энэ. Өөрөөр хэлбэл бид нэр яг тухайн тэр промошны хэсэг дээр бизнесийн байгууллагуудад зориулсан тийм бүтээлч шийдлийг санааг боловсруулад танилцуулаад урт богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлээд явдаг гэсэн. Тэгээд яг тэр зар сурталчилгааны агентлагт байгаа креатив директор гэдэг хүн маань юу хийдэг вэ гэхээр тухайн бизнес одоо харилцагч client гэж хэлдэг тийм харилцагч байгууллагынхаа бизнесийг судлаад ойлгоод энийг яаж ингэж энгийн хэрэглэгчэд энэ бизнесийн тухай маш гоёор маш ойлгомжтойгоор тайлбарлах вэ гэдэг ажлыг ер нь хийдэг. Үндсэн ажил нь тийм гэсэн. Тэгээ мэдээж энэ зар сурталчилгааны агентлагт бол одоо видео хийдэг найруулагч ажиллаж байгаа. Жишээтэй мундаг зураач нар график дизайнераар ажиллаж байгаа. Жишээтэй бүр том одоо том жоохтой зохиолч суурьтай хүмүүс бол зөвхөн ингээд зар сурталчилгааны скрипт бичдэг юм копирайтерын ажлууд хийгээд сууж байдаг. Энэ бүхнийг яг креатив директор нь бүх талаас нь хянаад үзээд нэг юм цогц компанид ажил боловсруулдаг хүмүүс гэсэн үг. Бараг л төслийг удирдах шүү дээ тийм. Төслийн удирдагч гэхээс илүү яг нэг монголоор бол бараг нэг уран сайхны найруулагч шиг гэх юм уу те. Яг төслийг ингээд удирдаад явдаг процесс нь бас өөр функцүүд байгаа. Зар сурталчилгааны агентлаг дотор бас энэ чинь creative нөгөө талдаа account management гэдэг. Энэ account management гэдэг хүмүүс маань яг нөгөө бизнесийн харилцагч байгууллагуудтай харилцах, гэрээ хилцэл, үн өртөг тэгээ тухайн төслийн ерөнхий ингээд төслөө хянаад явдаг. Төслийнхаа бүх харилцааг зохицуулаад явдаг. Бас ийм юмнууд байгаа. Ийм өөр төрлийн яг өөр браштай хүмүүс хамт ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр креатив директор маань зөвхөн тэр арт баг дотроо байгаа арт багийнхаа үйл ажиллагааг яаж уран бүтээлч байдлыг нь хадгалах уу, яаж ингэж сайн сайхан одоо бүтээлч зүйлүүдийг хийх вэ гэдгийг ажлыг төвлөрч ажиллах хэрэгтэй хүмүүс гэсэн. Зөв. Их олон талын чадвар шаарддаг юм шиг санагдчихсэн. Маш олон талын. Яасан гэхээр би нэг Pixar студийн креатив директорын нэг өдрийн блогийг үзчихсэн авах. Тэгэхээр дээр үе имчилгээтэй тэгэл энэ ч бүр ямар их юм зохицуулт юм бэ гэдэг. Бүр маш их юм дээр ажилладаг юм лээ. Тэгэхээр одоо жишээ нь
та бүхний байгууллага бол нэлээд том Монголын одоо уул уурхай томоохон төсөлтөд явж байгаа байгууллагаас ажил авч байгаа хэл та. Ер нь л ажлын процесс ямар дараалал явдیں۔ Жишээ нь одоо нөгөө нэг хүмүүстэйгээ яаж тэр хүний тухайн байгууллагын хүссэн санааг яаж бүрэн илэрхийлж чаддаг вэ? Одоо мэдээж хэрэг заримдаа үл ойлголцох юм гарахад талтай буруу санааг нь тусгаж авах юм уу? Яаж ингэж нийцдэг бол те ажлын дараалалтай нэ ойлголт авал. Яг хав түрүү хэлсэн нөгөө талд аккаунт менежерүүд гэдэг хүмүүс байгаа гэдэг. Тэр хүмүүс маань яг ингээд одоо тухайн бүтээлч баг хамт олно. Нөгөө талынхаа бизнестэйг холбох үүрийг нь хийдэг. Тэгээд энэ бүх ажлыг тэр хүмүүс маань хийдэг гэсэн. Зөвхөн ерөнхийдөө энгийн процессын тайлбарлах юм бол одоо та нэг бизнес эрхлэгч би яг энэ одоо Mind Plus-аараа танай одоо эйженсигаар сонгогдоод ажиллаа гэхэд хамгийн эхлээд бол бриф гэж бүглүүлдэг. Та одоо яг юу хүсэж байна? Яг ямар зорилгоор энэ компанид ажиллах хийх гэж байна? Эсвэл ямар зорилгоор энэ төсөл хэрэгжүүлэх гэж байна гэсэн нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл ингээ бүглүүлж авдаг. Тухайн мэдээлэл дээр үндэслээд эхний нэг хэд хэдэн уулзалтуудыг хийн. Тэгээд эхний уулзалтууд бол ерөнхийдөө хоёр бизнес нэг талаасаа эйженсигаа танилцуулах, нөгөө талаасаа бизнес өөрсдийнхөө бизнесийг эсвэл шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах маягтай ингээд явдаг. Энэ хэсгийг бол илүү нэг юм танилцах хэсэг гэх юм уу те. Энэ бол хамгийн чухал хэсэг байдаг л да. Тэгээд яг тухайн ажлын эхлэл хэсэг учраас тэгээд хүмүүс тухайн нөгөө бриф буюу те брифээ бөглөөд ирэх тэгээд өөрсдийнх нь ярьж байгаа юм хоёр яг нөгөө дотоод хүсэж байгаа юмс зүрх тохиолдлууд бас амьдрал дээр байдаг. Зарим хүмүүс ингээд өөрийнхөө хүсэж байгаа юмыг хэлж чаддгүй эсвэл бичиж чаддгүй. Яагаад гэвэл төрүүлсэн нөгөө маркетингийн менежер байхгүй компани Монгол зөндөө байгаа шүү дээ. Тийм. Одоо тэгэхээр тэр хүмүүс маркетингийн ямар нэг ойлголтгүй бол энэ зарчлагын агентлагтай ч юм уу ажиллах бүр ойлголтгүй байгаа гэсэн. Тэгэхээр тухайн хүсэл яг зорилгыг нь юуг нь тухайн цаад хүслийг нь аюу таньж мэдэх үе шат бол маш нэрийн ажиллага болдог. Тэгэхгүй шууд ингээд өнгөцгөө уулзаал захиалга аваад л хийгээл явах юм бол яг төсөл бол нэг амжилттай болохгүй болох тохиолдол байна. Гэхдээ ер нь бол тал хувьдаа бол амжилтгүй болох талтай. Одоо нэг ажил эхэлждэг те одоо чинь зураг авалч юм уу те тэгээд тэр буцаад маш хэцүү шүү дээ те. Ер нь миний анзаарснаар нэг хүмүүс нэг юм хийчээд за гэж сайн анхаарахгүйсэн ч юм уу яг storyboard дээр ч юм уу гар үсэг зурчаад дараа нь энэ миний хүссэн биш мэн буцаа гэдэг тохиолдол нэлээд харагдчихсэн. Тэгэхээр энэ тохиолдол дээр та бүхэн яаж арга хэмжээ авдаг вэ? Ер нь иймэрхүү зүг кейсүүд тохиолдож ирсэн. Одоо манай нэг санаа суугаад алдсан туршлага аягүй ярьдаг байхгүй. Фейлдчихсэн туршлага байл их сонирхолтой байдаг юм. Яг хөө дээр үед нэг 11 жилийн өмнө манай нэг клиент яг тань хэлсэн шиг нэг реклам хийлгээд тэгээд тухайн реклам хийсэн одоо бид нэр зохиолыг нь гаргаад ингэж ийм зүрээр тоглоулъя гэд нэлийн болоод яг батлаад явхад одоо батлуулчаад студид сонгоод студиэр реклама хийлгэсний дараа яг захирал нүчээд бол таалагдахгүй тийм гарч ирсэн. Тухайн үед бол тэгээд яг манай одоо чухал харилцагч байсан учраас бид нэр бол дахиж рекламыг нь өөр студиэр өөрсдийнхөө одоо санхүүжилтээр хэлгэж өгч ирсэн л доо. Гэхдээ энэ тохиолдлууд бол ер нь харьцангуй бага байдаг. Одоо миний ажиллаж исэн туршлагаас яхад үнэхээр муу бүтээл гарсан бол тэр нь бол аль талтаа ингээд ухраад ингээд цош нэр хийх ер нь бол тэр зам нь хамаагүй илүү. Тэрнээс биш нэгэнд хийцэн юм чинь нэг өрөө явна гэдэг бол миний бодлоор димэлдэ. Зүгээр яг таны асуултанд хариулахад одоо нэг storyboard-оор зурчаад тэгээд тэрийгэ баталчаад тэгснэ шал өөр юм эргэж хүсэж байна гэдэг бол дахиад нөгөө яг анхны тэр уулзалтууд, брифүүд тэгээд арт директорууд нь ажилласан, найруулагчид нь ажилласан ажиллагаа тэрийгэ танилцуулга өөрөө зөрчилтэй л байна л гэсэн. Тийм учраас тэр бриф митинг дээр бол бүх юмаа ингэж тохирж явах хэрэгтэй байдаг. Ойлголцож чадаагүй л тарах гэдэг шүү дээ. Тийм анхны ойлголцолын л алдаа гэсэн. Тэгэхээр тэрийг нэг тухайн харилцагч нэг клиент шинэ орж ирээд ингээд эйженситэй харилцаж үзээг бол та дөрөв ярианд дурж ирсэн тийм. Тийм ч юм бол тэр хүнийг одоо бүгдийг нэг зааж чиглүүлэх тийм. Тэр арга хэмжээ явагддаг бах тийм. За эхлээд ингэж та энийг яг ингээ бөглөж өгөөрэй гэл тийм. Тийм яг хөө мэдээж манайтай удаан харилцсан байгууллагууд бол харьцангуй гайгүй. Тэрийг сурцтай баг зарим жижиг ажлууд дээр бриф бөглөөд авах шаардлагагүй яг
зөвхөн хоорондоо ярилцаал явцдаг ажлууд бол зөндөө байна. Яг цоон шинээр тулж харьцаж байгаа, танилцж байгаа хүмүүс бол тэр хэсэг минь хамгийн чухал. Тэгээд яг цоон шинээр танилцаад ажиллаа яриад эхлэхэд тухайн хүний хандлагаас одоо ярианы өнгө аясаас ямар шүү зүйл хүсэж байгаа нь эсвэл ямар шүү зүйл мэдж байгаа нь шууд мэдэгдээд эхэлдэг. Тэрэндээ тааруулаад харилцаж эхэлнэ гэсэн үг. Маш мэрэгжлийн түвшинд хүрчихсэн ийм агентлагуудаар маркетингийнхаа бүх суурь зөрчмүүдийг ойлгодог, бас нөгөө юу хийх гээд байгаа маш сайн мэддэг клиентууд бол зөндөө байгаа. Бас нөгөө талдаа мэдхгүй ч гэсэн зөндөө байгаа. Тэгэхээр тэр болгонтойгоо тааруулж харилцаа ер нь чухал. Зүг. Одоо ингээд байр орон сууц судалдаж авыг бол заавал нэг юм агент одоо чинь ремаркс гэдэг юмар дамждаг одоо соёл манайхан суучлаа шүү дээ. Зар сурталчилгааг зөв шууд студ дээр нь гүйчих за нэг ингээд нэг захиалдаг ус уу одоо ер нь багасж байгаа шүү гэнэ та юу гэж бодож чинь дэлхийн нийтээр бол зар сурталчилгааны агентлаг TW юу ч хэлээ тэгээд бид нэрийг сайн мартчих. Яг агентуудаар л дамжиж энэ юм бүтгийг ойлголттой годсон. Энэ одоо нутагч гэнэ манай улсад. Тий, харьцангуй яг нэг үе бодвол хамаагүй өөрчлөгдсөн. Энэ агентлаг гэдэг зүйлийн талаар хүмүүс ялангуяа бизнесийн салбарын маань сайн мэдлэгтэй болсон байна, ойлголттой болсон байна. Хуучин бол яг л дээр үед яг чаргагүй агентлаг гэж өөрөө байхгүй. Тэгэл ямар ч бизнес эрхэлж байгаа хүн өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд реклам хийлгэнэ. Тэгэхээр нэг телевизийн найруулагч дээр юм уу эсвэл хуваараа студ ажиллаж байгаа найруулагч дээр очиод хийлгдэг. Тэгэл тухайн үеийн ажлууд бол яг тухайн маркетингийнхэн юм уу бизнесийнхэн удирдагчийн эсвэл найруулагчийн мэдрэмжээр дээр суурилж явдаг байсан. Байгаад байгаа юм л доо тий. Тоотой уйлдахгүй тий. Тий, тоотой уйлдахгүй. Одоо бол бизнесүүд бол дандаа судалгаан дээр тон дээр суурилж ямар нэг шийдвэрээ гаргаж जैन бас үнэлт өгүүлэлтээ өгөөд явж байгаа. Тэгэхээр бол бид нэр манай Mind Plus компани зүгээс өнгөрсөн 100 яг энэ салбарынхаа ерөнхийдөл маань ер нь хаана яваад байна гэсэн нэг юм товчхон юм судалгаа хийсэн. Тэрэн дээр харж байхад бол яг одоо яг өнгөрсөн 10 жилийн өмнөхтэй харьцуулахад тэр тухайн үеийн Winder Mongolia компани нэгдэж явахтай харьцуулахад бол хамаагүй дөрвөлчихсөн. Бүгд зар сурталчилгааны агентлагийн тухай мэддэг болчихсон. Гэхдээ ер нь манай судалгаанд оролцсон тэр маркетингийн менежерүүдийн тал нь ер нь зар сурталчилгааны агентлагийн тухай ойлголт хомс шууд нөгөө тухайн видео хийдэг студиудын тухай ярьж эхэлж байсан. Тэгэхээр бас энэ маань одоо нэг 10 жилийн өмнөхөөс харьцуулахад ингээд 50% нь ойлголттой 50% нь бас ойлголт арай суугааг байна л гэж хэлнэ. Тий. Зүг бас болж штэ. Y&R те. Энэ бол баг анхных нь бах те. Миний санджин арай гүйлүү. Тий, Winder Mongolia гэдэг компани бол Монголд нэгдсэн. Дэлхийн одоо зар сурталчилгааны олон улсын компани, яг салбар Монголын анхны компани. Монголд ерөн цорын ганц ийм компани үйл ажиллагаа явуулж ирсэн гэсэн үг. Тэгээд тухайн үед бол би яг өөрөө тэр компанид ус ажиллаж байсан. Winder Mongolia компанид. Тухайн үед бол бид нэр ингээд намайг анх ажилд орж явахд ч тэр эмшэст байхад ч тэр ажиллаа ингээд танилцуулаад явахаар яг энэ ad agency-гийн тухай ингээд танилцуулга хийдэг. Энэ бид нэр та нарт нэг юм санаа боловсруулж өгөх юм байна. Юу яриад байгаа ингээ. Тиймэрхүү байдалтай байсан. Одоо тэгээд ахаад олон жил өнгөрсний дараа бол тэр ойлгоцсон. Энэ зөвхөн ингээ санаа ийм санаа гаргаад гоё сайхан юм зараад байгаа юм байна. Санаа маш олон ажил ингэж хосолж явдаг юм байна гэдэг юм бол ойлгоод явж байгаа гэсэн үг. За тэгвэл одоо бас яг энэ талаар манай подкаст үзэж байгаа хүмүүс маань бас нэлээд гоё ойлголттой болоо гэж байна. Та ер нь ингээд олон улсын төслөөр хамтран ажиллаж байв. Одоо чинь би нөгөө нэг Парисын Олимпийн үеэр нөгөө нэг Хятадын Мэйгээ сүүний үйлдвэрийн рекламыг үзсэн чинь бүр ингээд 3 4 орнд амнаад тэр нөгөө нэг кредит тайтл дээр ингээд 30 хүний нэр хичээтэй байгаа байхгүй тий. Дандаа эйженсинууд Германд нэг тэндээссэн өөр Монголд гэнгээд тэрэн шиг ингэж дамжиж энэ үндэстэн тавьсан гэдэг юм том төслүүд дээр та ажиллаж байсан шүү. 20 оны хавцаа яг ковидын өмнө байсан санагдаж байна. Тухайн үед бол зөвхөн Evian гэдэг усны брэнд байсан. Тухайн усны брэнд дээр болохоор яг нөгөө global pitch хийжсэн л та. Миний ажиллаж байсан одоо VML Winder гэдэг. Winder Mongolia компани маань сүүлдээ VML гэдэг эйженситэй нийлээд VML Winder нэртэй болсон юм. Тэр агентлагийн одоо бүх улсад байсан creative director-уудыг оролцуулсан нэг тийм
pitch бэлдүүлж исэн. Тэгээ яг харамсалтай нь тэрэн дээр глобал шалгараагүй. Гэхдээ яг тэгэж нэг ажилласан нэг жоохон туршлага байгаа. Өнгөрсөн жил бас нэг олон улсын ийм брэнд Монголд ийм олон улсын компанид ажиллахаа Монголд сурталчилгааг бас нэг хийлгэх ийм санал орж ирсэн. Тэгээ бид нэр ажиллаж явж байгаад одоо нөгөө ажил нь болоогүй учраас би нэр мөрийг хэлж болохгүй. Тэгээд яг Монголд одоохондоо хийх арай болоогүй юм байна гэсэн нэг тийм хариу өгöd. Тэгээ яг бид нар бол ажиллаа бүр болиё гэсэн юм байхгүй, нэг төр зогсооцсон байгаа. Дараа жилээс болно ч гэдэг юм уу. Тэ нэг тиймэрхүү байдалтай байгаа. Гэхдээ яг Монголд ийм олон улсын компанид ажлууд хэрэгжээд явах юм байна бол жоохон бага байдаг. Манай Монголын зах зээл өөрөө маш жижигхэн. Тэгэхээр Азийн сүүлчээ одоо бусад дэлхийн том брэндүүд олон улсад хийж байгаа компанид ажлуудаа Монголд сурталчлахдаа ихэвчлэн өөрсдийнхөө олон улсынхаа рекламыг цацгах юм уу тийм чиглэлээр орчуулаад зарцчихдаг тийм байдлаар явах нь явдаг. Яг бид нар та санджи бол Tiger Street Football гэдэг бол зохион байгуулсан. Тийм 2 жил зохион байгуулсан. Тэрийг бол манай компани тухайн үед зохион байгуулжсан. Tiger манай захиалагч болоод бидний эйженси гарна. Тэндээс бол яг нөгөө ESPN гэдэг нөгөө спортын суваг шууд ирээд шууд дамжуулт хийжсэн нөгөө дэлхийн хөлбөмбөгийн Канавара, Фаби Канавара тэгээд Деко энтер жил дараалаад ирсэн шүү дээ. Тэгэхэд бол яг тухайн тэмцээн маань бол ингээд гудамжны хөлбөмбөгийн тэмцээн маань ESPN-ээр шууд дамжуулагдчихсан учраас тухайн телевизийн багийнхан дээрээс нь яг Сингапурээс энэ юуг нь улс болгон зохион байгуулж агентлагийн хүмүүс бол иржсэн. Тэгээд тийм бас туршлага байна. Яг тийм тохиолдолд ажиллаж байгаа тохиолдолд үнэхээр шал өөрөдөг. Одоо Сингапурээс ирсэн агентлаг энэ тэмцээнийг зохион байгуулахад биднэрт 26 хүн хэрэгтэй гэж шууд яг өгдөг. 26 хүн тус бүр нь юу хийх нь маш тодорхой. Тэгээд би бүр нийтдээ нэг санаанаас гартгүй нэг 26 хүний маань нэг байна. Гадаа ийм зүгээр яг ийм юу яцсан. Ийм ханын самбар шиг байрлуулсан тэмцээний гадаа нэг том бишээ. Тэгээд тэрэн дээр зүгээр дотор болж байгаа тоглолтын оноог ингэж хүмүүс тэр өөр дээр нь явж байгаа хүмүүст үзүүлэх. Зэрийг хүртэл ингэж төлөвлөсөн. Маш нарийн орж ирдэг гэдэг. Унд нь хоцрогдол гарахгүй л үзчихэж шүү дээ. Яг нэг одоо гадны кино прожект энэ харахаар бүр ингэж зөвхөн л онгоц нисхийг дамжуулдаг хүмүүс зогсож байгаа шиг тийм. Онгоцны дуу явж байгаад тэр шиг айгүй нарийн үст. Монгол бол за нэг хүнээр 2 3 ажлыг хийх гээд байгаа л да. Ер нь угаасаа зах зээлийн тань хэлдгэр яг тийм л болж таарлаа л да. Яг гэвэл том агентлууд орж ирэхэд тусгайлан адвертайзинг хийхээсээ илүүтэйгээр интернэшнл одоо зарцуулга застай гэж байна. За тэгэхээр сая хоёулаа брэндүүдийн талаар ярьлаа гад нэг брэнд дотоодын брэнд хүмүүс одоо брэндээ хүмүүс сурчлахын тулд контент хийж байгаа гэл. Тэгэхээр аливаа нэг юм брэндийг одоо хүмүүст хүргэхэд хамгийн чухал нь одоо ямар зүйл гэдэг юм бол одоо тэр үн цэнийг нь гаргаж хүмүүст харуулах гэдэг шүү дээ. Креатив директорын зүгээс яг тэндээс брэндээсээ юу шаардтай. Нөгөө талаас хүмүүс сонирхуулахын тулд яг юу элементүүд шингээүүлэх гоё гэдэг юм бол. Ямарваа нэг брэнд дээр ингээл одоо Tapter дээр одоо хувь хүн гэдэг хувь хүний брендинг хийгээл бодъё л доо тий. Тэгэд ямар ч сайхан зар сурталчилгаа хийгээд Tapter өөрсдөө нөгөө хүн маань муу хүн болвол ингээ сайн болж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр түрүүн хэлсэн нөгөө бизнесийнхаа бусад тухайн бизнесийн байгууллага маань бусад ганцхан тэр промошн гэдгээс бусад хэсгүүд дээр яаж ажилласан бэ тий. Нэг гоё шин ингээд одоо юу гэдгийг шин ийм ус гараад ирлээ тий. Энэ ус маань ингээд маш үнэтэй төлбөртэй маш төлбөртэй сурчлагыг маш хүчтэйгээр хийлээ гэж бодоход өөрөө ус бүтээгдэхүүн маань яг яаж юм нөгөө нэг цэвэр усныхаа шаардлага стандартыг хангаж гин үгүй юу гээл тий. Тэгээд бас одоо орчин үед бол энэ доктортой хөгжлийн зорилтод нийцжүүлж бизнесийнхаа үйл ажиллагааг уялдуулж гин үү гэх мэтчлэн маш олон юмнууд гарч ирдэг. Тэгэхээр яг брендинг одоо зар сурталчилгааны агентлаг брендийн үн цэнийг өсгөнө гэдэг бол өөрөө нэг талаас жоохон боломжгүй. Тийм үргэлжлүүлж таарч. Тийм тэгж амлаж байгаа бол жоохон хоосон амлалт. Зүгээр тухайн брэнд маань үн цэн нь юунаас өсдөг вэ гэхээр түрүүн хэлсэн өөрөө брендийн бүтээгдэхүүн үйлчилгээ маань өөрөө маш сайн боловсруулагдсан байх хэвээр. Тэр бүтээгдэхүүнийг хийж байгаа одоо явц үйлдвэрлэлийн явц түүхий эд худалдан авалт бүр дээр ингээд дэлхийн нийт ингээд шаардлага тавьчихсан. Ингээд
дуртай хөгжлийн зорилттой нийцэж юм нийцэхгүй нүг л ярьдаг. Ийм л болчихсон. За. Одоо тэгвэл бас нэг юм бас нэг зар сурчлага яваад за реклам залгичдын шүүн гэдэг айгүй гоё хийсэн айцуудыг үзье хамтдаа үзье энэ төр гэл те. Тэгэхээр одоо таны санаанд байгаагаар заавал нөгөө нэг та оролцсон биш ч юм уу те Монголд юу н хамгийн сайн явсан энэ прожект төслүүд ямар төслүүдтэй нэг үзүү штэ те. Энэ нэр үнэхээр сайн болсон шүү гэхээр дөрөвдөл иргэн санаа л та биднээс тэгвэл энэ төслийг үнэхээр гоё юм байна гэж бодох гэдэг юм л та. Яг би зүгээр би ерөөсөө ажиллаж байгаагүй төслүүд ажиллаж байгаагүй зүйлүүдийг хэлмээр байна. Хамгийн амар сайн тод санаанд үлдсэн нэг компанид ажиллах юм уу те. Тэр бол нэг 150. Коллагийн. Тухайд би яг хөдөө зуны амралтаараа хөдөө байсан. Тэгсэн чинь тэнд 150 гэж юу ингээд хөдөө хөсгөлийн аршин цомд хүмүүс ингээ хоорондоо ярьжсэн байхгүй. Тэгэл тэнд чинь одоо миний санджаар дорчсон буугаар ингээл 150 гэл юу ячдаг. Тэгэл ингээд төрөл бүрийн хүмүүст ингээд бүх хүмүүст хүрч чадсан. Улс орон даяар байна тий. Тим реклам байсан. Рекламч гэж одоо яг юм тизер тий. Ер нь Монголд тэрнээс өмнө ийм тизер маягийн реклам цэцдэг тий. Зах зээлд ингээд энэ юуны тухай юу яриад байгаа гэсэн хүлээлт үсгсэн юу бол урд нь баг байгаагүй хаа тий. Тэгээд 150-ыг бол би хамгийн сайн сандаг. Тэгээ ягаад ч тэр нэг одоо манай Чингис Пивний ам цангав гэдэг реклам гэдэг шүү дээ. Тэрийг бүр жоохон хүүхд тахтаа үзчихсэн ч гэсэн ингээ ам цангав гэдэг юу нэгзэж мартагддаггүй. Тэг ингээд 30 жил тэр слоган ингээд монголчуудын дунд ингээд амжилттай оршиж ийн гэдэг бол тэр бас айгүй сайн гэж боддог тий. Тэгээ сүүлийн үеийн жишээнүүдээс гэх юм бол манай тэр KFC-гийн хийсэн Үлэн бай гэдэг нэг явсан шүү дээ тий. Тэр ингээд хүмүүсийг ингээд хандлтыг аягүй сайн авч чадсан тийм компанид ажилласан. Тэгээ Үлэн бай гэж энэ одоо яагаад байгаа ингээд хүмүүс бүхэндээ л нийгмээр эсэргүүцэх хандлагатай байж байгаад явж байгаад нэг 2-7 оны дараач дүүрэг гээд ороод ирсэн шүү дээ. Тэр чинь бас нэг ингээд юмыг эргүүлж чадчих байгаа байхгүй. Тэр тийм яг ийм 3 яг л одоо шууд санаанд орсон. 3 компани ажиллах хэлбэл тийм. Сонирхолтой жишээ шүү. Тэгээ ингээд дээр үе рекламууд болохоор миний санд орж байгаа нэг автомашинтай аж аргалтай зиг цаг рекламууд бас ингээд айгу хоногчсон байт юм билээ. Тэр слоган дээр айгу гой санагд тий. Тэр нөгөө маркетингийн холбооны сургалтын дээр эднийх гэл айгу слоган мөртлөө давхар ингээд мотто болчтой айгу сайн гаргасан гэл яриад байсан. Монголоос би бол тэрийг санаад байгаа зиг цагийн. За одоо ингээд дэлхийн нийт бол чиг хандлага бол агентлагаар явж байгаа. Тэнгүүд одоо Монголд одоо та сая дөрөв ярианыхаа дунд ирсэн 50% хөгжиж 50% одоо энэ ойлголттой байна гэж ярьж байсан. Advertising agency-гийн талдаа. Тэгэхээр зар сурталчилгааны чиг хандлага гэж юу н байдаг болов энэ одоо эргээд байт юм уу? Манайх юу н тогтмол дагаж явж чаддаг юм уу? Зүгээр сүүлээр нь явд юм болов уу? Тэ? Тренд ингээд нэг эргээд нэг жоохон өөр болдог заримдаа SDG гээл ингээл өөрчлөгдөж जैन заримдаа бүр өөр болцсон байдаг. Манайх юу н яаж явд юм бол зүгээр мэдээллүүдийг хүмүүс яаж авдаг бол байгууллагууд хэрхэн энэ дасан зохицдог юм бол яг юу зар сурталчилгааны чиг хандлага ингээд өөрчлөгддөггүй гэвэл өдөр болго өөрчлөгддөг. Өдөр болго ингээд хүмүүс шинэ реклам үзэж байгаа. Нэг ч биш ингээд хэдэн зуун реклам дэлхийд дээр гард юм гэдэггүй тэ хэдэн мянга хэдэн сая. Тэгэл тэр болгон чи ингээд яг миний ярьж байгаа шиг юм цоошин зүйл хийхийг хичээдэг. Тэнд одоо дэлхийд даяарлын мэрэгжлийн хүмүүс, мэрэгжлийн уран бүтээлчид, мэрэгжлийн маркетрууд цоошин зүйл хийхийг хичээгээд тэр болгоноор ол реклам одоо ийм маркетингийн чиг хандлагыг тодорхойлогдоод явж байдаг. Зөвхөн сүүлийн үед гарч байгаа том трендүүд гэх юм бол мэдээж одоо ийм дижитал медиагийн хэрэглээ. Тэгээд энэ хиймэл оюутны хэрэглээ бол ингээд хүч төрж орж ирж байна. Гэхдээ яг юу өөрчлөгддөггүй вэ гэхээр нэг онлайн дагуу яг тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийг сурталчлахад тэр нэг юм бүтээлч байдал, тэр нэг контекст хийж өөрчлөгддөг. Ингээд одоо хүмүүсийн гар утасны хэрэглээ зүгээр 5 жилийн өмнөх тоо баггүй. Нэг хүн өдөрт Facebook дээр юм Instagram дээр 90 метртэй тэмцэх юг ингээд скролддог гинэ. Гараараа тий. Хуруугаараа өдөрт. Тэгэхээр тэр тоо одоо бүр л ихссэн баг. Одоо л илүү видео болж хуурсан баг тий. Тэгэнгүүтэл чинь нэг рекламд ч юм уу нэг постэр зарцуулж байгаа секунд 1-2 секунд гэж тооцъё л доо тий. Тэгэнгүүтэл энэ яг 70 онд ийм байгаагүй юу гэвэл яг л юм биш. Хүмүүс ингээ хурдны зам яаж билборд
зоцсон. Тэгэл хүмүүс машинуудтайгаа хажуугаар нь өнгөрдөг. Тэгэхээр хүнд 2 секундын дотор л тэрийг ингээд юу болдог. Сэтгүүл дээр гарч ирсэн. Хүмүүс сэтгүүл барихаараа нэг удаан уншина гэж боддог. Гэхдээ хүн сэтгүүл бариа сууж байгаа хүн яг өөрийнхөө уншихыг хүсэхгүй юм эргүүлэл өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр тэн дээр гарч байгаа миний хэлэх гээд байгаа санаа нь арга хэлбэр нь ингээ байн өөрчлөгдөж байгаа. Болохоос тэнд хийгдэж байгаа тэр бүтээлч санаа, тэр storytelling гэдэг зүйлүүд бол яг хэвээрээ байна. Зүгээр энийг арай ондоогоор л хийгээд байна л гэсэн. Тэгэхээр энэ яг энэ маш чухал. Нөгөө нэг яаж маш ондоогоор одоо хүүхдүүд TikTok үзэж гин гэж байна те. Том хүмүүс Facebook одоо аав ээж нар Facebook үзэж гин, хүүхдүүд нь цугтаад Instagram хэрэглэж гин гэдэг шиг тэр орчинд яг реклам зар сурталчилгаагаа яаж байршуулах вэ гэдэг нь маш чухал нэг хэсэг нь. Гэхдээ бас тэрэн дотор тэр реклам чи юу үзүүлж байгаа гэдэг нөгөө контент нь өөрөө бас маш чухал. Зөв. Одоо ингээд яг энэ мэрэгжлийн хүмүүстэй маркетруудтай ч юм уу ямар нэгэн байдлаар хүмүүс уулзлаа гэхэд одоо чинь би яг өөрийнхөө жишээг ч юм уу хүмүүс ингээд уулзахаар за одоо ихэнх хүмүүсийн асуулт цаанд орж иж байна л контент хийж байгаа хүмүүсээс ч юм уу те заримдаа ирээд за аль суугаар одоо хэрэгтэй хамаа цацах вэ? Таасаа хэлсэн шүү дээ. Яг алийг нь сегментэлж оновчж байршуулах шүү дээ. Тэр шиг нийтлэг яг одоо Монгол төр хүмүүс Facebook дээр их яваад байна уу, Instagram дээр яваад байна уу? Тэ телевизэн хэр бууралтайгаа ер нь нэг юм анализ байгаа болоо ингээд цацалтын энэнгээр ингээд цацвал юм байгаа гэдэг. Яг нөө Монголын хувьд яг ингээд уламжлалт медиа сувгууд болох одоо сонин хэвлэл, сонин сэтгүүл хэвлэлүүд тэгээд дээрэс нь одоо телевизүүд, олон нийтийн телевизүүдийг үзэлтийг нь яг ингээд тоолоод хэдэн насны үзэгч хэдэн цаг үзэж гинэ гэсэн тэр тоо болвол нэлийн бүрхэг. Тийм нэлт мэдээлэл бол байхгүй. Хаалттай байдлаар бизнесүүд бол судалгааны байгууллагуудаар хийлэгдэг. Гэхдээ тухайн судалгаанууд маань яг өнөөдрийг хүртэл ингээд нөгөө нэг олон улсад хийгддэг тэр зарчмынхаа дагуу хийгдэж гинэ гэвэл би үгүй гэж хэлнэ. Хуучин хэдэн оны хүртэл манай Maxima Media гэдэг компани ажилладаг байсан. Тэр компани бол ингээд айлуудад тодорхой ингээд сонгогдсон айлуудад төхөөрөмж тавиад тухайн айлын одоо 65 настай өвөө 40 настай аав 14 настай хүүхэд юу үзэж байгааг ингээд бүртгэж идэг тийм төхөөрөмж байрлал тэгж судалдаг байсан. Монголд бол харамсалтай нь энэ судалгааны юу бол байха болсон. Тэгэхээр яг уламжлалт медиа хэрэгслийг бол үнэлэх юу бол одоо бас айгүй хэцүү. Дижитал сувгуудыг бол үнэлэхэд бүрэн боломжтой. Тэгээд яг ямар сувг хамгийн сайн нийтлэггүй гэвэл одоо тийм сувг байхгүй гэж хэлнэ. За тийм. Яагаад гэвэл одоо кабелийн сувгуудаар кабелийн одоо сүлжээнүүдээр баг 90 телевиз цацагдж байгаа тийм. Яг танах шиг юм подкаст бас хэд байгаа лээ тийм Монголд. Тэгээд одоо вебсайтууд, мэдээллийн вебсайтууд бол хэд байгаа лээ. Гэхээр бол ингээд яг аль нэг сувг нь ингээд давмгаалж хүмүүст хүрч ийна гэсэн ойлголт бол одоо цаг үед ягаад ч байх боломжгүй. Зүгээр одоо хамгийн нийтлэг сайн сувг гэхээс илүү хамгийн тохиромжтой сувг нь юу вэ гэж ярина гэсэн. Тэгэхээр ямар ч брэнд, ямар ч бизнес, ямар ч хүн өөрийнхөө хэлэх гэж байгаа хэлмээр байгаа, хүргмээр байгаа үгээ дуу хоолойгоо тухайн хүргмээр байгаа хүнээ олж өөрөө очиж олж яг тэр сувгтанд харуулж хүргэн тийм ойлголт гэсэн. Зөв. Заавал ер нь бол иймэрхүү байгаа юм байна. Гэтэ таны ярианаас нэг гой таалагдсан юм юу гэнэ далаад донд машины самбараар хурдны замаар явж байгаа хажууд нь машины самбар билборд бэрдэг гэсэн шиг одоо тэр нөөцлөлтөд утсан дээр ордог гэдэг нэрийн темперүүд айгүй гоё ойлгомжтойгоор бууж ирлээ л дээ. Тэгэхээр цаг хугацаа явах тусам юм өөрчлөгдөж чинь те түүнтэй адил хоёлаа дөрөвдөд өнгөрсөн хиймэл оюун ухааны салбарыг ер нь хэр өөрчилж байна, ямар дэмжлэг үзүүлж байна уу, ямар байдлаар сөрөг юм байгаа юу, тэг ер нь маркетрууд одоо энэ салбарынхаа маань энд яаж бэлдэх ёстой юм те улам ажлын одоо хөнгөвчлөлж байгаа бах те юу химэл оюун ухаан өөрчилж байгааг л өөрчилж байгаа маш ойлгомжтой. Зүгээр яг ингээд юун дээр яг яаж өөрчлөгдөж байгаа вэ гэдэг дээр бол би яг ингээд хэмжээ сууж яддаг хүн биш учраас сайн одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ юуг өөрчилж болох вэ гэдэг дээр бол дизайнерууд, копирайтерууд буюу ингэж текст бичдэг хүмүүс энэ хүмүүсийн ажлын байр бол ажлын байрны чиг үүрэг бол шал өөр.
Тэр нь бол тодорхой маш өөр ирээдүйд. Дизайнер хүн дизайнаа хийхдээ өөрөө ингээд зохиомжоо хийгээд ингээд гараараа хийдэг байсан үйлдэл өнөөдөр ингээд prompt бичээд юу яах prompt бичээд нөгөө химлогийн ухаантайгаа текстэн даалгавар өгөөд тэгээд тэрийг хэр сайн ашиглаж чадж байгаагаар хэмжигдэх цаг бол одоо тунгахгүй хаяанд ирсэн. Ер нь бол манай компани дээр байгаа дизайнерууд бол одоо Photoshop дээр промптуудыг бол маш их хэрэгждэг болсон. Тэгээд тэр маань ч өөрөө цаг хугацаа маш их хэмндэг болсон. Тэгээд янз бүрийн төлөвлөгөө, зохиол аргыг гэхээр одоо ChatGPT ашигладаг хүн ер нь байхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр яг энэ маань сайн тал нь бол ажлыг маш хурцсгаж байгаа. Муу тал нь хүмүүсийн нөгөө бүтээлч байдалд сүргээр нөлөөлөх гэсэн дэлхийн нийтийн өөрсдийнх нь нэг юу байгаа шүү дээ, тийм. Нэг юм одоо жишээ нь өдөр болгон англиар бичих ёстой байсан, өөрөө бичдэг байсан юм а ChatGPT-гээр бичүүлээд тухайн хүний англи хэл энэ сайнаар нөлөөлөх үү, муугаар нөлөөлөх үү гэдэг чинь асуултын тэмдэг. Зүгээр нөгөө нэг хүмүүс айгаад байдаг энэ ажлын байруудыг байхгүй болгоно гэсэн нэг юм гараад идэг шүү дээ, тийм. AI гарч ирснээр тэр бол би бол гайгүй байхгүй болохгүй л гэж бодсон. Зүгээр яхаа ажлын байрны онцлогийг өөрчлөөд оронтой гараа багасгаж болох гэсэн нөгөө нэг ийм хамгийн анх тэр 70-аад онд энэ десктоп компьютер гарахад офисын ажилтнуудыг байхгүй болно гэж яг ийм тренд одоо прогноз явж исэн юм байна л да. Тэгэд энэ офисын компьютерууд одоо гарснараа бүр офисын ажилтнуудын дохой дахин нэмэгдсэн гэдэг шиг ирээдүйд бол AI-тай ажиллаж чаддаг, харьцаж чаддаг хүмүүс нь ажлын байртайгаа үргэлжлүүлж нэлж ойлгох байх. Зүг. Таны нэрээ бол нэг Jensen Huang захирлынхтэйг адилхан биш сайхан нэг 7 өдрийн өмнө нэг подкастт орсон NVIDIA компани CEO. За. Яг сая энэ таны хэлдэгтэй төстэй харилцажсэн улам дэмжнэ. Хүмүүсийн ажлын байрыг авахгүй гэдэг. Тэрнтэй л адилхан байлаа. Яг гэхдээ яг одоо хийж байгаа ажлаа хүн өөрөө өөрчлөгдөхгүй яг одоогийнхороо байх юм бол ажлын байргүй болно л гэж байна тийм шүү. Тий. За тэгэхээр хоёулаа нэлээд маркетинг талаар гоё ойлголтууд ярьлаа. Одоо тэгэхээр нэг захиалагч буюу клиент тэгээд нөгөө нэг эйженси хоёрын хооронд юу ямар зөрчилдөд үүсдэг юм бол тий. Хүмүүс мэдхгүйгээс болоод цаг хугацаа алдах ч юм уу. Та хоёулыг тулж байгаа хүмүүс болохоор. Яг манай дээр үүсдэг ингээд жишээнүүдийг ярихаасаа илүүтэй би нийт нэг салбарын хийсэн судалгаанаас ингээд дурдж ярих юм бол ерөнхийдөө бол цаг хугацаа. Тэгээд хүн хоорондын харилцаа нэг иймэрхүү асуудлууд түгээмэл юм байна гэж ажиглагдсан. Яг нэг бизнесийн байгууллагууд ямар нэг агентлаг сонгоод хамтраад ажиллаад ингээд аль болох урт хугацаанд ингээд доктортой ажиллахыг хүсдэг. Гэтэл яг л нөгөө Монголын зовлон бэрхшээл гэдэг шиг нөгөө агентлагууд маань бас урт хугацаанд ингээд зарим нь өөрсдөө агентлаг нь өөрсдөө оршин тогтнож чадахгүй. Эсвэл яг тухайн бизнесийн аккаунт хариуцж исэн тэр одоо хүмүүс нь те гол ажил одоо аккаунт менежер, арт директор ч юм уу те ажлаас олждаг ч юм уу те. Тэгээд ажил дээр ингээд үл ойлголт тэрнээс л үүсээ явдаг тим хандлагууд бол байгаа. Тэгээд ерөнхийдөө яг манай дээр бол харьцангуй гайгүй байдаг. Бид нэг ажилласан агентлагт бизнестэй бол харьцангуй урт хугацаанд ингээд тогтмол харилцаад явдаг. Ер нь тэр явахыг зорддог. Зүгээр харж байхад зөрчил үүсдэг шалтгаан нь ер нь бол нөгөө нэгэн тэхэлчихсэн ингээл нөгөө галт тэрэг хөдөлсөн гэдэг шиг цаг хугацаанд амжуулж амжуулахгүй нөгөө ажиллаа. Тэгээд нөгөө мэдээж бүтээлч байдал гэдэг чинь хамгийн чухал зүйл. Тэр зүйлүүдийг л ингээл манай одоо салбарынхан маань яг цагийн цагтаа тэгээд шинэ сургуулийн бүтээлч ажиллаа хийгээл явах юм бол асуудалгүй ингээд болохоор юм шиг байгаа байхгүй. Гэхдээ энэ бол яг ингээд ярихад амархан боловч өдөр тутмын амьдрал дээр бол хэцүү байдаг. Өнөөдөр яг монголчууд маань ялангуяа монгол хүмүүсийн зан байна, зан нэг юм байдал байна. Хоёрдугаар залуу хүмүүсийн нэг юм хандлага байна тий. Нэг газар удаан ажиллахгүй олон газар ингээд олон төрлийн туршлага хөрөнгөлүүлнэ гэсэн нэг юм зах зээлийн тренд ус яваад байгаа. Тэгэхээр бас энэ хүмүүс маань доктортой биш бол нөгөө компани хоорондын харилцаа ч бас доктортой байж чадахгүй алдагдах тийм хандлагууд бол байгаа. Ер нь ингээд захиалагч байгууллагууд нь тулгаж орж ирэх нь ер нь хэр вэ? За одоо маргааш гэдэг шиг тий. Тим юм зөндөө тэр чинь бол ялтчгүй л ингээл басцнаа. Тий. Ингээл энэ агентлагийн бизнес хийж байгаа нэг юм юу гэх юм одоо natural юм юу байхгүй. Уусаал байдаг юм байхгүй тий. Тасан зохицохсоор аргагүй. Гэхдээ нэг учиргүй ингээд юу болвол
тогтцсон бизнесүүд бол хайцсангуй гайгүй байдаг. Зүгээр ингээд юуг тулцсан одоо яана бид нэр ингээд сарын дараа нэлт их гэдэг тэгсэн чинь ингээд юм маань 100 задгаа гэдэг ингээд сандраа явж байгаа хүмүүс байдаг. Нөгөө талдаа скул бол гинт ингээд одоо нэг юм энэ усан шиг юм брендинг усны брендэр нэг юм PR гарч ирдэг ч юм уу те. Энэ усны үйлдвэрт хүн живжээ ч юм уу гэдэггүй те. Нэг тийм мэдээ энэ төр гарахаар ялтчгүй ингээд бүгдээрээ түргэн хариулт үзүүлэх түргэн төсөлмжлуудаа л хариулт үзүүлэхээс өөр аргагүй. Тэрнээс биш яг ингээд урт хугацааны төлөвлөсөн ажлууд төр бол харьцангуй гайгүй. За тэгэхээр та сая түрүү яриандаа дурдсан нөгөө нэг тухайн зар сурталчилгааны агентлагад нь оршин тогтнохоо болчдөг гэдэг. Тэрнтэй адилхан Монголд ер нь энэ яг энэ салбарт ажиллаж байгаа агентлагууд хэрэг байна. Тэгээд нөө зах зээл жижиг учраас ажиллаа булаацалдах зарим нөгөө нэг бүстгэл одоо цагаалга орж ирэхгүй учраас нөгөө нэг болох те татан богдох гэдэг юм уу тийм үзэгдэх хэрэг бол ер нь юм сошиал медиа юу гэдэг нь сошиал медиа таны юу чинь хөгжүүлж өгнө гэсэн зар бол маш их явдсан шүү дээ. Янз бүр ингээд олон нэртэй тийм эйженси гэдэг тэд нэр одоо зүгээр жижиг хэсэг нүү дунд хэсэг нүү ер нь оршин тогтолт маад хэрэг бол энийг эйженси гэдэг. Түрүүн нэг хамгийн их тэр Winer Mongolia компани байгуулж байхад бол эйженси ер нь бараг л байдаггүйсэн дөө. Тухайд бол маш цөөхөн. Өстой нөгөө нэг гарын 10 хоронд гэдэг шиг цөөхөн хитгэн эйженси байсан. Одоо бол мэдхгүй 200 300 эйженси байгааг бол байгаад итгэлтэй байна ер нь. Тий. Яг нөгөө тэний хэлдэг шиг ингээл сошиал медиагийн постэр хийн, видео хийн, асгуул ийм лого зохион гэсэн ийм эйженсинууд бол зөндөө. Тэгээд тэд нар маань хэр урт хугацаанд оршин тогтнож байгааг бас ингээд бүртгий судаггүй болохоор бас мэдхгүй байна. Гэтэ ингээ харагдаж байгаа байхгүй болчдөг юмуд бол зөндөө байдаг. Бас нөгөө талдаа энэ бизнест бас сайн сайхан үлгэр дуурайл үзүүлээд олон жил удаан оршин тогтноод явж байгаа юм агентлагууд ч гэсэн байгаа. Тэр агентлагууд маань бол бас яг тийм дотор суурьшилтай ажиллаж байгаа үйл ажиллагааны жигдэр ч гэсэн бас л тоотой гарын 10 хороод багтахаар. Зүгээр тэнд ажиллаж байгаа ч хүмүүс бол өөр компани маркетинг менежер хийсэн хүмүүс ингээл гараал эйженси байгууллаа 2 жил 3 жил ажиллаулаад тэгэл хаагаад өөр ажил цаашаа хийгээ явдаг тийм. Эхлээд гой санагддаг юм шиг байна. Тэгээд яг ингээд дайны талбарт орж явах юм чинь тийм харагддаг шиг гоё ажил биш. Ингээд бүхэл бизнесүүдийн тулдаг зовлон жаргалыг тулгаал явна гэсэн. Татвар юу гэдэг тийм. Татвар цайлан одоо хөлстэй. Офисын зардал одоо юу гэдэг бүгдийн тулгаал явна гэсэн. Зөв. Тэгэхээр энэ нөгөө нэг дангаараа хувь хүн ороход бас хэцүү талбар болж тараад байна шүү дээ таны хэлдгээр тий. За тэнгууд та ингээд зөндөө олон төслүүд дээр ажиллаж байсан, креатив директор тэр нөгөө нэг хийсэн төслүүдээ энэ маань хэр явж байна, ямар болж байгааг нэг хаяа нэг хардаг үр дүнгийн ч юм уу зүгээр ингээд гаргаад явчихдаг. Яг нэг юу одоо би өөрөө ингээд ажиллаж исэн ч юм уу те хамт олонныхаа ажилласан төслийг ингээд сайн муу гэж ярих нь айгу утгагүй бах зүгээр хэр хүрж ийн гэдэг нь хүнд хэр хүрж ийн гэдгийг нь бол угаасаа манай захиалагч нар судалгаа хийгээд ч юм уу эсвэл бол тухайн компанид ажлын хүрсэн тэр ричер нь буюу одоо хүнд хүрсэн байдлаар нь хэлэл явцдаг. Тэрнээс биш яг энийг ингээд ингэж сайн болсон муу болсон гэдгийг үнэлдэг юм дундын байгууллагууд ер нь байдаг. Дэлхийн нийтэд бол одоо жишээ нь Азад бол Spikes Asia гэдэг нэг тийм Сингапурт болж байна. Тэр бол яг юм манайх шиг төрлийн бизнесүүдийг хооронд нь уралдуулад энэ жил энэний хийсэн энэ ажил энэ төрөлд хамгийн шилдэг ажил болжээ гэдгийг тодорхойлдог байхгүй. Дэлхийд бол одоо Cannes Line гэдэг Каны Арслан гэдэг энэ наадмаар бол дэлхийн шилдэг агентлагууд бол жил болгон тодроод бие бинтэйгээ тэрүүгээр хідэн арслан авснараа уралдаад явж байгаа. Монголд бол яг энэ төрлийн зар сурталчилгааны наадам бол байхгүй. Тэгэхээр энийг үнэлэх дүгнэх юм юу тогтолцоо нь өөрөө арай бий болоог байна. Гэхдээ утга утгагүй манай зар сурталчилгааны салбарын маань дундын байгууллагад эсвэл манай маркетингийн холбооноос ийм төрлийн уралдаан зарладаг болоод явах хаа гэж бодож байна. Зөвхөн Монголын үндэсний маркетингийн холбооноос баха 2016 онд бас яг энэ шилдэг эйженсийг шалгаруулж ирсэн. Тэрэн дээр яг манай тэр ажиллаж байсан Winer Mongolia компани бол шалгарч байсан. Түрүүн хэлсэн тэр Spikes Asia наадмаас бол бас манай компани хийсэн радио реклам 2 төрөлтэй мөнгө хөрөл цом авч байсан. Тэгээ яг Монголоос ингээд дэлхийн олон улсын наадмаас ийм шагнал авсан ер нь одоогоор ингээд
ганц юу болчиход байгаа. Гэхдээ энэ маань бас нэлээд олон жилийн өмнө болсон. Тэгээ бас монголчууд маань дахиж өөрсдөө энэ наадмуудад оролцоод бас Монгол гэдэг орн байдгийг шүү гэдэг бас манай агентлагууд харуулах хэрэгтэй. Ингээд харуулах гал зориул явж байгаа. Гэхдээ энэ мэдээж тийм амархан биш. Энэ чинь тийм дэлхийн том олон сая долларын төсвөөр бүтдэг зар сурталчилгааны компанид ажлуудтай манай олон сая төгрөгөөр хийж байгаа компанид ажилд уралдана гэсэн үг шүү дээ нөгөө талдаа тий. Тэгээд зүгээр тухайн уралдаанд орох зөвхөн оролцох төлбөр нь ч гэсэн маш өндөр байдаг учраас энэ бол бас манай агентлагуудын хувьд тийм байнга оролцоод дээрээс нь байнга шагнал авах бас боломж хомс байгаа доо. Юусэн нөхцөлүүд юм байна мэн тий. Та саяны дурдсан тийм Монголын үндэсний маркетинг тэг бас нэг маркетинг холбоо хоёр холбоо байгаа шүү дээ. Энэ нийтмэн л одоо зохион байгуулах бах та тий бодвол ер нь ирээдүйд бий боллоо гэхэд яг уу нөгөө түрүүлсэн тий яг маркетингийн холбоо гэдэг байгууллагын үйл ажиллагаа маань нөгөө нэг зар сурталчилгааны юг яах уу гэдэг одоо marketing association гэдэг байгууллага тэгээд тийм advertising association хоёр ч нөгөө арай ондоо энэ advertising гэдэг чинь бас доторх юм салбар юм болохоор яг маркетингийн холбоо одоо зохион байгуулахгүй гэсэн үг бол биш. Угаасаа зохион байгуулах чаламгүй. Гэхдээ яг уу ийм өөр дундын байгууллага гарч ирээд зохион байгуулах. Ямар ч байсан одоо та бүхэн нэг подкаст хийжсэн өөртөө подкастны шилдэг подкаст гэсэн шагнал үсгээд нэг нэгэндээ өвчж болдгоо шиг нэг юм дундын бүх хүмүүсийг хамруулсан байгууллага байж шалбар болно гэсэн үг. Тэрийг тийм заавал одоо би одоо Монголын маркетингийн холбоогоо зохион байгуулахгүй наа гэж хэлж байгаа юм биш үү? Зүг. Гэхдээ сонирхолтой санагдлаа та тэр реклам зэлэгчдийн шүнийг бол хаандах зохион байгуулалт юм бол би яг мэдэхгүй л таартлаа. Зүгээр постерыг л харж ирсэн л. Реклам зэлэгчдийн шүнийг бол яг энэ өөрөө реклам зэлэгчдийн шүн гэдэг олон улсын арга хэмжээ. Монголд анхнаас нь зохион байгуулж ирсэн хүмүүс 2012 он хүртэл жил болгон зохион байгуулж явж хаад хэдэн жил завсарлаад өөрөө бас өөрийнхөө бизнесийг хийгээд явж байгаад энэ жил ахаад шинээр хийж зохион байгуулж байгаа. Энэ маань бол шилдэг реклам тодруулна гэхээсээ илүү нөгөө шилдэг рекламыг хүмүүст үзүүлдэг, хүргэдэг юм платформ гэсэн үг. За. Өстой гоё ойлголтуудыг одоо залруулж өглөө. Ихэнх хүмүүс жоохон буруу ойлголттой дэрдийн дотор биш гэсэн өөрөө багтж байгаа. Тэгээд зөндөө гоё ойлголтуудыг авлаа. За ингээд Сансуй подкаст маань ер нь өндөрлөх тийш наанч одоо бараг сүүлийн асуулт руу орж ин. Тэгэхээр аливаа зар сурталчилгаа рекламыг хийгээд ингээд заавал нэг юм өгөгдөл ч юм уу дата судалгаан дээр тулгуурлаж идэг. Тэгэхээр энэ мэдээллүүдийг та бүхэн одоо ялангуяа танай агентлаг нь хаанаас авдаг юм бол өөрсдөө хийдэг юм болов те. Тэгэхээр таныг тодруулаач. Яг хөө зар сурталчилгааны ямар ч төрлийн компанид ажил орж ирлээ гэхэд манай клиентууд маань өөрсдөө ер нь бол мэдээлэлтэй ирдэг. Судалгаатай, тоо баримттай ийм үндслэлээр бид нэр ийм компанид ажил хийх гэж байгаамаа гэд мэргэжлийн судалгааны байгууллагаар хийлгүүлээд ирдэг клиентууд байна. Ерөөсөө бид нэр аль алийг хийлгийа. Бид нэр одоо юу ч мэдэхгүй байна. Зах зээлийнхаа багтаамжийг одоо яг хэлж мэдэхгүй байна. Эсвэл зах зээл яг юу хүсээд байгаа тэр инсайтыг бол бид нэр мэдэхгүй байна. Тэгээд энэ дээрээ тулгуурлаад араас нь creative ажил хийлгийа гэд орж ирдэг клиентууд бол бас байдаг. Манай Mind Plus компанийн хувьд бол зөвхөн creative business-ээс гадна 3 үндсэн төрлийн бизнестэй. Тэгээ нэг нь бол мэдээж манай энэ creative business хамгийн анх энэ яг бизнесийг эхлүүлсэн манай хамгийн анхны нэгж бол манай судалгааны нэгж. Энэ судалгаа маань өнөөдөр хэрэглэгчийн судалгаа хийдэг юм том алба болоод хөгжөөд явчихсан. Тэгээд ахиад retail audit буюу ингээд Улаанбаатар хот Монгол улс орон даяар ба худалдааны цэгүүдийг тоолдог ямар шиг батамжтай юм Монгол улс даяар одоо хэдэн 8 нэрийн дэлгүүр байгаа юм гэдгийг бараг ингээд гаргадаг тэр дэлгүүрүүдээр явж байгаа барааны эргэлтүүдийг ингээд тооцоолдог юм. Дата анализ гэдэг юм том алба байгаа. Тэгээд ийм хоёр төрлийн өөр тусдаа хоёр бизнес байгаа учраас бид нар бас ингээд тэднэртэй хамтраад ингээд ер нь зах зээлийн судалгааг хэрэглэгчийн сайтыг бол ямар ч судалгаагаар гаргаад явах бүрэн боломжтой. Манай компани яг давуу тал нь бусад агентлагуудаас бас нэг ялгардаг давуу тал нь бол creative судалгааны тэгээд энэ data analysis гэдэг юм 3 төрлийн бизнестэй нэлээд цогц үйлчлэг үзүүлдэг компани байна. За их гоё ойлгомжтой тайлбарж өглөө тэгээд нөө хоосон очлоо гэхэд бол ингээд газартахгүй нэ судалгаагаа давхаргаад судалгааг бас юм гэж нөө хий агаар тэм цацчих гээд байдаг тий. За ингээд Сансуй подкастын энэ удаагийн дугаар энэ төр өндөрлж байна.
бидэнд одоо өнөөдөр маркетингийн салбар, зар сурталчилгаа, креатив директорийн талаар бас гоё ойлголт өгсөн зочин Бэхэдэд танд их баярлалаа. Цаг гаргаад үргэлжлүүлсэнд. За баярлалаа. Та бүхэнд урьж оролцуулсанд ер нь би иймэрхүү подкастт анх удаа орж байна. Тэгээд буруу зүрх ярьсан болоочлаарай. Тэгээд ямар ч гэсэн урьж оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. За танд их баярлалаа. Ингээд бүгдээрээ дараагийнхаа дугаараар удахгүй уулзъя.